баярлалаа. За би эхлээд нэг зүйл хэлье. Энэ эрдэстэй холбоотой бид нар жаахан хариуцлагатай байхгүй болохгүй байх шүү. Өдөөс өмнөх чуулган 2 цаг 30 минут хүлээж ээж эхэлсэн шүү. Тийм учраас бол улсын хурлын дарга надад үүрэг чиглэл өгч байгаа. Энд хурж ирээд 2 цаг гарan хүлээж байгаа улсын хурлын гишүүд надад мөн одоо шаардлага тавьж байгаа. Тэгээ би бол их хурлын эрхэм гишүүдээ нэр усаар нь зарлаад байхсан гэж үнэндээ бол бодохгүй байгаа шүү. Нэг хоёрдугаарт бол яг одоо өглөө 10 цагт улсын хурлын нэгдсэн чуулга эхэлнэ гэхэд энэ чуулганда 10 цагаас бүр өмнө ирдэг. 10-15 минутын өмнө одоо ирдэг Элдв Бачир гишүүн, Бадил хаан гишүүн, Тогтгос сүрэн гишүүн. За ингээд цааш нь дурдах юм бол зөндөө олон хүний нэрийг хэлэх болно. Миний одоо дэргэд сууж байгаа Тэрвш Тавг гишүүн байна. Бэлэгт гишүүнэ. Би энд над нэг үг хэлэх болцоолохгүй. Тэгэхээр зэрэг бол ер нь одоо юм чинь саараасаа сайн илүү байдгийн болохоор зэрэг сайн тал нь бол дандаа олон байх юм аа. Гэхдээ одоо нэг хүрийн өврөд дөргүүл гэдэг тийм одоо зарчмаар бол бас одоо энэ ажилда хариуцлагагүй хандаж байгаа ийм хүмүүсүүдэд бол шаардлага тавихаас өөр аргагүй ийм нөхцөл байдалтай байна шүү. Энийг одоо би албан ёсоор хэлэх ёстой гэж ингэж одоо үзэж байгаа. За нэг хоёрдугаарт бол ер нь төрийн албаа тогтвортой шатлсан зарчимтай мэрэгжлийнх нь одоо ур чадвар, ёс зүй, шударга, хариуцлагатай байдал энэ бүх юмыг нь одоо харж төрийн албаа бэхжүүлэх ийм зайлшгүй шаардлага бол биднэрт байгаа. Тийм учраас үндсэн хуулийнхаа энэ нэмэлт өөрчлөлтөнд бол төрийн албаны тухай, төрийн албан хаагчдын талаар тусгайлсан одоо зохицуулт оруулахаар ингэж оруулж ирж байгааг бол би дэмжиж байгаамаа. Тэгэхээр энэ одоо шатлсан гэдэг энэ зарчимд бол зөвхөн одоо олон жил ажилласан хүмүүсүүдээр гээд хаачж байгаа юм ойлголт бол тэнд байхгүй байгаа хаа гэж ингэж бодож байгаа. Сайн залуучууд энэ төрийн албыг одоо сонгоод орж ирэх юм бол тэр хүмүүсүүд маань орох, дэвшиж ажиллах, богино хугацаанд өөрийнхөө одоо ур чадварыг, мэрэгжсэн байдлыг, хариуцлага, ёс зүй энэ бүх талаасаа одоо нийцж байх юм бол тэр бүх одоо шатраалсан ажил албан тушаалуудыг хашаад явах энэ боломж нь бол нээлттэй байгаа гэж би бол ингэж ойлгож байгаа. Өнөөдөр төрийн албанд олон мянган одоо шударга ажиллаж байгаа ийм албан хаагчид байгаа гэдэгтээ бол эргэлзэхгүй байгаа. Тэгвэл би дахиад хэлэхэд нэг үхрийн хэврэл дөргүүл гэдэг шиг нэг цөөхөн хүмүүсүүдээс болоод энэ одоо энэ салбар бүхэлдээ одоо шүүмжилд өртөж байгаа. Тэг шүүмжилд өртгөөс ч өөр арга байхгүй. Энийг бол бид ойлгох ёстой маа. Тэгэхээр энэ бүхний үндэс хаана байна вэ гэхээр зэрэг л нөгөө улс төрийн намууд улс төрийн намаар дамжиж энэ албан тушаалуудад тавьдаг, төрийн албанд шургуулдаг, өөрийнхөө төрөл ах トゥ амраг садан өр хүүхдүүдээ одоо төрийн албаар оруулдаг. Энэ байдлаас чинь одоо болж байгаа шүү. Улс төрийн намын нэг сонгуулийн дараа л одоо энэ хүмүүсүүдийг бүгдийг салд солиод тэнд одоо байрлуулдаг. Халахтаа бол бүгдийг хоморголон халдаг. Тэгээ сольдог. Тэнд ажил сайжирч яах үгүй. Ийм одоо төрийн албаны нэр хүнд нунаад байгаа шүү. Төрийн алба гэдэг бол монголчууд одоо төрт ёсны энэ үзэл сэтгэлгээ их хөгжсөн төрт ёсны түүхэн уламжилтай энэ ард түмний хувьд бол түүх эксруулжуудад төрийн одоо 7 эрдэнэ нэг бол төшмөл эрдэнэ гэж ингэж л одоо эрхмэлж ирсэн шүү дээ. Тэгээ харамсалтай нь бол энэ 90 оноос хойших энэ 30 жилийн хугацаанд эн чинь их цагаа алдчихлаа л да. Тэгээ энэ байгаа байдлыг бол бид бодтойгоор үнэлээд одоо үндсэн хуулиндаа нэг тодорхой зохицуулт шин заалт оруулаад ингээд одоо дагаж гарах хуулиудаа нэлээд сайн одоо зохицуулсан ийм бодлого чиглэл бол хэрэгжих байхаа гэж ингэж одоо найдаж байгаамаа. Тэгэхээр би бас өмнө нь хэлжсэн ер нь бол нэг ойлголт зөв байх юм бол одоо үйлдэл зөв байх ёстой.
Тэгээд цаашдаа бол секретарь явуучих хэвээр. Энэ төрийн албыг одоо сонгож орж байгаа хүн бол миний одоо амьдрал ер нь ямар төвшөнд байх юм бэ? Төрөөс олгож байгаа тэр цалин хангамжийн хүрээнд л одоо бид ажил амьдралаа зохицуулах юм байна гэдгээ ойлгох хэрэгтэй байна. Бага залуу хүн одоо орж байгаа бол ард талд нь байж байгаа аав ээж ах дүү нар шадар шахам одоо хэн байдгийн тэр хүмүүсүүд нь бол тэрийг нь ойлгол зөвлөж оруулах хэрэгтэй байна. Тэгэхгүй ингээд төрийн ажил албанд ороод өнөөгийн энэ бидний сонгож авсан энэ нийгмийн одоо тэр тансаг хэрэглээр үү тэр хэрэглээтэй хөл нийлүүлнэ гэдэг ингэх юм бол тэгд нийлүүлэх ямар ч одоо боломж олцоо байхгүй байна шүү дээ. Энэ төрийн албанд орж байгаа хүмүүсүүд чинь зүгээр одоо анхан шатны ажил мэргэжилд ороод тэгээд одоо хэрэглээгээр уралддаг болсон учраас бүгдээрээ нэг лизингийн одоо Land Cruiser 200 авч унах. Тэгээд цаашлах юм бол лизингийн байр өндөр үнэтэй тансаг ийм байр машинтай болох. Тэгээд одоо брэнд хувцас хунраар өрсөлдөх. Тэгээ ийм юм руу чинь ороод энэ хөлдөж чинь одоо чирэгдээд байна шүү дээ. Тэгэхээр зэрэг улсаас энэ төрийн албыг сонгоод би одоо өмнө шударгаар ингээ ажиллаад явхад бол надад одоо тэтгэвртэй гарахад өнөөдөр одоо мөрдөгдөж байгаа жишгээр бол 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох юм байна. За миний 3 хүүхдийн нэг нь бол төр хариуцсан сургах юм байна. За надад одоо нэг 2 өрөө баяр бол явандаа олдох юм байна гэсэн нэг ийм нийтлэг ойлголттой баймаар байгаа юм л да. Тэгэхгүй ингээд төрийн албаар дамжуулаад хөрөнгөждөг, мөнгөждөг тэгээд тэр босромог юм бодоод байх юм бол ингээд төрийн алба чинь бүхэлдээ одоо ажиллаж чадахгүй нэр хүнд нь одоо шалдаа буугаад ийм байдалтай болоод байгаа ч бас нууц биш байна шүү дээ. Төрийн үйлчилгээг үзүүлэх ёстой энэ бүх шатанд ажиллаж байгаа хүмүүсүүд чинь хөшүүн хойрог байна, хүн сурталтай байна, иргэдэд үйлчлэхээс асар их одоо чирэгдэл учруулж байна шүү дээ. За тэгээд дараагийн алхам нь бол гар харддаг, нөгөө авилгал, элдвээ юм харддаг, нэгдэг ийм байдал чинь бий болоод байна шүү дээ. Тэгээ энэний дээд талд нь одоо уруу татж байгаа улсууд чинь бол энэ улс төрийн намаас тэр дээд талаас нь одоо томилогдсон хүмсүүдийн босромог үйл ажиллагаа буруу үлгэр чинь одоо бүгд нөгөө тийш нь татаад авч явчаад байна шүү дээ. Тийм учраас энэ бүхнийг бол бид нар одоо хүлээн зөвшөөрөхөөс өөр байхгүй. Энэ салбарын яамдад одоо ажиллаж байгаа тэр төрийн мэрэгсэн албан хаагчд бол үнэхээр ажилдаа одоо шудраг хариуцлагатай сайн ажилддаг юм байна лээ. А дээрэс нь ирүүлж байгаа улс төрийн намаар эсвэл одоо дээд дарганараас ирүүлсэн 50 хүмүүсүүд бол тэр улсуудтай ажиллах ямар ч болцоо байхгүй юм байна. Энэ бол бодит одоо амьдрал шүү. Ийм байдал бол одоо хэрээсээ хэтэрсэн байгаа. Энэ нэг улс төрийн намын сонгуулийн дараа энэ яам тамгын газрын орон тооч нь бол одоо хичнээн мянгаараа нэмэгддэг. Тэнд өмнө нь тодорхой бүрэлдэхүүн ажиллаад болоод байсан тэр ажлын чиг үүргийг нь өчнөө одоо олон жижиглээд тэгээд нэг хүмүүсүүдэд одоо хариуцуулаад ингэ явуулдаг. Тэгтэл тэр хүмүүсүүд нь нөгөө хөнгөн шиг жижиглсэн тэр ажил үүргийг үүрээд явхаасаа илүү харж билүүд болоосон ийм байдлаас чинь болоод төрийн алба чинь урагшаага явахгүй байна. Төрийн албаны нэр хүнд чинь унаад байгаа. Төрийн алба одоо тогтвортой байж төлөвшөж чадахгүй байгаа нэг хүчин зүйл нь энэ одоо болоод байна шүү. Тэгээд ингээ явхаараа зэрэг дээд талд нугаа улс төрийн намуудтай холбоотой, улс төрчтэй холбоотой асуудал дээр л одоо тулж очиод байгаамаа. Бидэнд одоо би дахиад хэлье. Бидэнд одоо харах вэлээхэн жишээ бол бидний өмнө одоо бидэнтэй ингээ өдөржин сууж байгаа энэ 4 хүнийг л би хэлдэг юм. Ламжуугч, Тавуусрангуй, Лувсанжуугай, энэ Хатанбаатар эдгээр бол одоо 90 оны тэр одоо 92 оны ардсан үндсэн хуулийг баталсан тэр үед ардын хурлын депутат байсан тийм хүмүүсүүд байна шүү дээ. Энэ хүмүүстэй хамт одоо мөр зэрэгцээ төр төмнийхөө төлөө зүтгэж байсан 400 гаруй депутатууд бол ийм л хүмүүсүүд байсан байна. Ийм л үзүр ухамсартай хариуцлагатай хүмүүсүүд байсан байна. Энэ хүмүүсүүдийн одоо ард талд байж байгаа тэр төрийн албан хаагчдаг гэж бол тэр чинээний хариуцлагатай бэлтгэгдсэн ийм хүмүүсүүд байжээ. Хариуцлагатай харамсалтай нь дараагийнхаа үе нь бол үнэхээр одоо хариуцлагагүй болсон байна. Энэний одоо буруу үлгэрийг нь улс төрийн намууд, улс төрийн намыг тэргүүлж байсан дарга нар, түүнийг тойрон хүрээлэгч нар энэ улс төрийн намаар дамжиж одоо энэ төрийн дээд бодлого гаргах төвшөнд одоо чигсэн энэ бизнесийнхний
одоо буруу үйл ажиллагаанаас